Монголчуудын MJL радио 88.3 дээр сувгаад харуулan хүүхдүүдэд онтолцгаад эсвэл ажлаа дараад харих замдаа сонсож яваа эрхэм сонсогч танд энэ үчи мэндийг дахин хүргэе. Өнөөдөр 2025 оны 10 сарын 29-ний өдөр Улаанбаатарт 22 цаг 10 минут болсноор хүүхдүүд унтлаа одоо бидний цаг ураатай томчуудын явдал нэвтрүүлгийн лав гарагийн дугаар эхэллээ. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Очроо Эрика, найруулагчаар Өнөр баяр нэвтрүүлгийн продюсераар Айри нар ажиллаж байна. Үчи минь Очроо. За үчи минь дүргий. Сайхан амраад авсан уу? Сайхан амрлаа. За хоёлаа лав 7 нүгрийн лав гарагт захидлаа уншиж өгдөг өдөр. Сонсогчдоос ирсэн захидлуудыг танилцуулна. Өнөөдрийн сэдэв маань өвөрмөц сонирхол. Тийм. Өвөрмөц сонирхол. Ямар нэгэн төрлийн өвөрмөц сонирхлын тухай сэдэв байгаа. За та ч гэсэн бас өөрийнх нь ийм төрлийн захиа ямар нэгэн хачирхалтай сонирхолтой марташгүй мөчөө бидэнтэй хуваалцах эсвэл ариун бэлэг MJL radio.com гэсэн хаягаар захиагаа илгээж болно. Ирсэн захиаг редакторлаад сайтар найруулж бас нэмэхгүй л дээ зөвхөн жоохон найруулаад. Уншихад дэвтэйхэн болгоол бид хоёрт өгнө. Тэгээ бид хоёрын хоолоогоор тэгэл дамжин сонсогчдод хүргэнэ. За харин эх 7 хоногийн нөгөө юу гарагт лав гарагт одоо нөгөө групп буюу одоо 3 болон түүнээс дээш хүмүүсийн сонирхолтой тийм бэлгийн харьцааны тухай загтлуудыг хүлээн авна. Танд тийм түүх сонирхолтой зүйлс байдаг бол бас манай ариун бэлэг MJL radio.com хаяг руу мэйл явуулж болно шүү. Ер нь ингээд сэтвчлээд явчихараас амар юм байна. Тийм. Яг ингээд энэ сэдвийг ч гэсэн бид нэ шууд өөрсдөөсөө санаанаас зохиож өгөөгүй ийм төрлийн захиа ирсэн байгаа болохоор нэг хүмүүс ингээд ийм төрлийн нэг юм захиа ирсэн байгаа юм чинь дахиад өөр ийм захианууд ирчих юм бол цугтааны нэвтрүүлэг болоод уншчихвол бас зүгээр юм болов гэд цуг уншдаг юм шүү дээ. Яг үнэ. Тэгээ сонсогч маань ч гэсэн захидлылгээс нь сонсогч маань ч гэсэн миний захиа хизээ унших нь гэж хүлээхгүй. Сэдвээ сонсож байгаа л ороод ирэх нэ тийм ээ. За ингээ өнөөдрийн захидлуудаа хоёлаа танилцуулж эхлэе. За эхний захидлыг би уншиж өгье. Захидлын нэр туршилт ба таашаал. За. Би одоо 36 настай бүсгүй. Найз залуу бид хоёр танаа радиогийн томчуудын явдал нэвтрүүлгийн байнгын сонсогчд. Тэгээ бодож өөрсдийн нууцхан дурсамжаа хуваалцахар шийдлээ. Найз залуу маань надад маш их хайртай, бас бидний дотны харилцаа үнэхээр халуухан байдаг. Бид анх учирч эхэлсэн мөчөөсөө л эхлэн зөвхөн нэг нэгнээ хайж энэ олон жил ганц бие явсан юм шиг л халуухан оргилон харилцаатай байгаа. Өдөржин нэгнээ эрхлүүлэн халамжилж, шүнжин нэгнээ хүсдэг шинэхэн хосууд. Бас бид хоёр үргэлж шинэ байрлал, шинэ газар, шинэ зүйл туршдаг. Үүнийхээ үр дүнд ч өөрсдийнхээ бие дээр нээлт хийсэн гэж бас хэлж болно. Бидэнд дотн харилцаанд орж үзээгүй газар бараг л байхгүй дээ. Усан онгоцол дутуу байх шиг байна. Бас. Зөндөө олон газар үзчихэ. Тийм байна. За ингээд гол сэдв рүүгээ оръё. Бид хоёр энийг үгийг тайлбарлчих уу? За. Арын секс гээд нөгөө арын сүвний талаар ярьж байгаа шүү. Бид хоёр нэг үгийг нь жоохон өөрчилсөн юм. Тийм. Шууд хэлэхээр жоохон эвгүй байсан. Тийм, шууд хэлэхээр жоохон эфирт бас эвгүй байгаамаа. За, бид хоёр арын секс хийх талаар ярилцаад л байдаг байлаа. Туршаад үзэх үү, ямар бол, өвдөх болов уу, эсвэл заваан санагдах юм болов уу? Ариун цэвэр талаасаа юу анхаарвал зүгээр вэ гэдэл ярилцсангаа интернетээс нэлээд хэд хоног судаллаа. Ямар бүтээгдэхүүнээр цэвэрлэгээ хийх вэ? Ямар байрлал нь гоё вэ? Яаж таашаал авах вэ гэдэл судалж хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ олж аваад туршилтын анхны шөндөө бэлдэж эхэллээ. Хойд сүвээ цэвэрлэх бургуй, өвдөлт намдаах тос, ариун цэврийн цаас гэх мэт. YouTube сувгаас олон бичлэг үзэж зөвлөгөөг нь дагаснаар сайтар цэвэрлэж бэлэн боллоо. Ингэж их бэлдэж ордог байна шүү дээ. Энэ хоёр манаас нөө анхных туршилт хийж байгаа ч гэсэн бас их сайн бэлдсэн байна. За тэгээд дур хүсэл шатсан үедээ хийхгүй бол маш их өвддөг гэж бичсэн олон сэтгэл олж уншсан учраас би дотроо маш их айж байлаа.
Ингээд бид хоёр зөргөө чангалахаар хатуухан юм баг зэрэг ууж дотроо халаагаад уламжлалт дотн харилцаандаа оров. Түүний урвал миний биеийг эргэнүүлэн доошлоход сэрэл хөдлөхийн зэрэгцээ удахгүй болох зүйлийн тухай төсөөлөл миний сэтгэлийг айх догдлох мэдрэмжээр дүүргэж байлаа. Тэр минь миний нууц эрхтэн хилээрээ таалж байснаа удалгүй доошлон тэр хэсэгт хүрэхэд гижиг хүрээд инээд алтчив. Бид хоёр хэсэг инээлдээд залуу маань тэр хэсгийг минь бэлдсэн тасаараа тасалж зөөлнөр хурууныхаа үзүрийг хийн нааш цааш холхиулахад миний бүх биеэр тэр гэж хэлхийн аргагүй сонин мэдрэмж төрж эрвгэнэж эхэллээ. Сайтар тос түрхснийхээ дараа тэр маань зориглон арын байрлалаас нууц эрхтнээ чиглүүлэн зөөлнөр дотогш оруулж эхлэхэд аимшигтэй өвдөл мэдрэгдэж би яолон болио гэдэл зүгтаалаа. Найз залуугийн мэн сэрэл дээд зэгтээ хурж их тачаадсан байсан болохоор намайг хэсэг хугацаанд харагдаж одоо өвдөхгүй. Миний хонгор харин бие битгий чангалаарай. Харин зөөлхөн хийн гэж хэлээд дахин оролдож үзэхээр боллоо. Ингээд хоёр дахь оролдлогоо хийж эхлэхэд энэ удаад өмнөхөөсөө арай бага өвдөж байсан болохоор би нүдэ ханан шурган орж байгаа нууц эрхтнийг нь мэдрэн байж байтал гинт хүчтэй түлхэн оруулчихв. Би ч өвдсөндөө ойр дуу 50 явуулж нүдэнд гал бутрах мэт болж байрлалаасаа гарах гэж оролдтол тэр маань миний ташаан дээрээс чан гатгачгаад хөдлөсөнгүй. Би ч гомдлон муухай амтан яаж байгаа юм бэ гэд бараг уйлах шахахад намайг аргадаад одоо дахиж өвдөхгүй за одоо зүгээр за хэмээн хэсэг азанснаа зөөлнөр нааш цааш хөдөлж эхэллээ. Хэдхэн хормын дараагаас миний сэрэл дээд зэгтээ хурж ямар ч өвдөлт мэдрэхгүй харин улам илүү хүчтэй мэдрэмжийг хүсэн тачаадаж эхэлсэн юм. Би нэг л мэтгэд дээд зэргийн юр усын онцгой таашаал авч дур тавиад сулбайн унахад тэр минь бас дээрээс дарж унлаа. Бидний анхны туршилт амжилттай болж би энэ төрлийн өвөрмөц сонирхолтой үнээсээ таашаал авч чаддаг гэдгээ л тэгэхэд мэдсэн юм. Найз залуу маань ч намайг ийм өвөрмөц таашаал авдаг гэдгийг олж нээсэндээ бас таашаал өгсөндөө сэтгэл хангалуун баяртай байсан юм. Тэр өдрөөс хойш бид хаяа нэг энэ өвөрмөц хүслээ дахин давтаж улам баяжуулж байрлал хэрэгслүүдээ өөрчилж хийн гүнзгий таашаал авдаг болсон. Яа. Зэ. Манай ирч бас ер нь бол их зөрөгтэй шүү те янз янзын туршилт хийх дуртай. Жинхэнэ нөгөө гал халуун дээр шинхэн хасууд болохоор. Тийм байна. Тэгээд янз янзын туршаад тэр нь ч их таалагддаг юм байна угаасаа. Энэ хоёр минь их сайн бэлтжээ. Тийм байна. Бэлтгэл нь бол янзын бэлтгэдэг юм шүү дээ. Харин тийм байна. Ер нь бол тэгж шууд их бодоход ер нь ярин цэврийн хувьд бас асуудалтай л ахalta. Тийм байна. Угаасаа яг ингийн нөхөш өөр нөхөр үйж байгаа болохоор ер нь тэгээд ариун цэвэр маш сайн сайх хэвээр байна. Тэгээд дээрэс нь энэ нэг YouTube ер нь бол бас хүн их юм зааж өгөх юм аа. Олон бичлэг үзэж зөвлөгөөг нь дагсан гэдэг нь штэ. YouTube дээр тийм зөвлөгөө өгдөг юм баг таа. YouTube дээрээс харин олсон гэ бичсэн байна штэ. Тэгээд энэ тэндээс харж байгаад тэр нөх сэтгэлдлүүдийг нас их уншсан байна те комментуудыг нь тэр дотор нь их өвддөг гэсэн гээд их бичсэн байсан болохоор тийм байна. Бүр илүү сайн бэлдсэн байна штэ. Энэ өвдөлт намдах тос гээд бас байд юм штэ. Өвдөлт намдаах тоос тэгээ бас дахиад нөгөө бургуу гэдээс нөө саадгүй оруулах тоосго хоёр төрлийн тоос байгаа юм шиг үгүй юу? Харин тийм л юм шиг байна. За тэгээ энэ нэг цэвэрлдэг юмнаас тустай байх шиг байна. Тэгээ бургуу гэж юу байсан бэ? Бургуу гэдэг чинь ер нь бол нөгөө нэг хүүхд ингээд хүндэрч чадхайлаа хатчихдээ ш тэгж мэхэр цэвэрлдэг. Эсвэл нөгөө юу клизм юм шүү. Клизм за тийм клизм тавьдаг юмыг л бургуу гэдэг штеп. Тэрийг ашиглаж цэвэрлэгээ хийд юм байна л да. Нэг ясны клизм юм байна. За сонирхолтой төх байна. Гэтэ энэ найз залуу нь ямар бас эвгүй байна те. Шууд огцон дэлгэж оруулчаад хөдлөхгүй шууд ташаан дээрээс нь барьчдаг. Тийм байна. Найз залуу зөв юм байна те. Найз залуу нь яг өөр зөвлөгөө уншсан байна да хаа нэгтэйгээс. Тийм байна. Эрэгтэй өнзөрөөсөн зөвлөгөө тусдана. Харин тий.
Бас нэг ерөнхийдөө өвөрмөц сонирхол байхгүй байсан боловч өөртөө шинээр нээгээд гаргачихсан юм байна. Тийм ээ. Тэрнээсээ өөртөө гол нь таашаал авсан гэдэг чинь яг байнга гэж бичээгүй штэ. Ойр хаяа нэг гэж штэ. Тэгэхээр хаяа нэг бас энэ өрмөц таашаал авах дуртай л болсон байна да. За тийм байна. За сонирхолтой бас нэг өрмөц таашаалыг харахгүй юм байна. Тэгэхээр өрмөц төрлийн сонирхолтой болсон байна. За надад нэг түүх байгаа. Захаа байна. За сайн байцгаана уу? Энэ орой мэндэ гэсэн байна. Энэ загтлыг би нэлээд удаан бодож үчлээ. Надад 90 бусын гэхдээ ил тод бус нэг нууцхан сонирхол байдаг. Би эмэгтэй хүний хоолойнд дуралдаг гэсэн байна. Гоё хоолойнд дуртай байх нь тий? Тийм байх нь. За би 30 гаруй настай энгийн л нэг ажил хийдэг. Миний сонирхол өрмөц сонирхолтой орох хэсэг би сайн мэдэхгүй л байна. Би эмэгтэй хүний зүс царай зан ааш гэхээс илүү хоолойнд нь дуралдаг. Дотны харьцааны үед ч бас нөгөө бүсгүйхэн ачаатам дуу хоолойнд илүү сэрэлдэж дурандаг. Энийг хамгийн анх бараг 10-аад жилийн өмнө нээсэн гэж. Нэгэн компани үйлчилгээний офис менежер маягийн бүсгүйтэй холбогдсон. Сайн байна уу, танд юугаар туслах вэ? Хинтээ ярих вэ гэхээр нь гэж тэр хэлсэн мөчөд бүх зүйл хэлсэн гин. Түүний хоолой зөөлөн итгэлтэй гэхдээ хаа нэгтэй хөнгөн өдөн хатгсан өнгө айсан өгдөж байв. Би нэг удаа сонсоод л тэр хоолойг дахин сонсох хүсэл төрсөн. Манай байгууллага тэднийхтэй холбогдож үйлчлэгээ авдаг болохоор би байнга л залгана. Хамгийн сонин би түүний царайг төсөөлөх бүртээ өөр дүр зураг гарч ирдэг байв. Заримдаа богиностой, заримдаа урт устай, заримдаа нүд нь инээж байгаа мэт. Харин яг үнэндээ тэр ямар хүн болохыг би огт мэдэхгүй. Заримдаа түүний хоолойг сонсохын тулд хэрэггүй дуудлагууд чинь өөрийн ажлаар, өөр бусдын ажлаар хамаагүй би дандаа л залгадаг болсон. Тэр намайг таньдаг болж байгууллагынхаа бүхий л асуудлыг шийддэг хүн гэж тоглоно. Бид чарсараагаар баг бие таньдаг болсон. Нэг өдөр нэлээд орой ажил дээрээ байж байгаад нэг л залгамаар санагдаад залгатал нэлээд унтж байгаад авлаа. Тэр амьсгаатсан байна уу гэд чи юу? Би сая харин утас руугаа гүүгээд гэд дахиад л амьсгаатна. Түүний амьсгаатч байгаа сайхан хоолойг сонсоод цаанаасаа бүр дур үсэл оргилж байсан. Тэр үед л зориг гарган би түүний хувийн дугаарыг авч би танилцсан хаяа ярина, хаяа мессежлэж байсаар байгаад бид нэг өдөр болцож үлээ. Тэр тиймч царайлаг биш гэхдээ дажгүй биетэй байсан. Гэхдээ энэ надад хамаагүй байлаа. Түүний хоолойг сонсгол хамгийн сайхан байсан. Бид хоёр дахь болцооныхоо орой л хамтдаа тэднийд очиж анх дотны харьцаанд орж үлээ. Тэр үед түүний минь ачаадаж дугарч орилон яолж байгаа гэд бүгд л солиотой байсан. Дотны харьцаанд орох бүртэл тэр яг миний хоолойнд нь дурлсныг мэддэг юм шиг үнэхээр сайхан дуугаа гаргана. Түүнийг дуурайд эхлэхэрч би галзуур шахам уламд ачаадаж бидний дотны харьцаа улам гал шиг асдаг байлаа. Бид хэдэн сарын турш уулзаж уулз бүртээ бэлгийн хацаанд ордог байсан. Тэр маань бидний дотны харилцаанаас өөр зүйлгүй ямар ч ирээдүйгүй байсан болохоор ирээдүгөө олох гэж надаас бас хүндэрч байсан. Удалгүй тэр нөхөртөө уулж дахин би түүний хоолойг сонсгоо болсон доо. Түүнээс хойш олон бүсгүйтэй болцож дотны харьцаанд орсон. Бүгд хоолойноос нь л болдог. Анх танилцахад л хоолойн таалагдахгүй бол би тэр бүсгүйг хизээч сонирхож эр хүний нүдээр харддаг байлаа. Харин хоолойн таалагдсан бүсгүйтэй болцсон, дотносон үерхэн. Харин дотны харьцааны үед бас түүний хоолой таалагдахгүй бол дахиад л уулзах хүсдэг. Ер нь таашаал авахдаа дуу хоолойноос сайхан чимээнээс л таашаал авдаг. Болохоор дотны харьцааны үедээ дуу гаргадаггүй бүсгүйтэй дотны харьцааны үед дур ханахгүй хэцүү байдаг гэнэ. Миний дуу хоолойны сонирхол өрмөц сонирхолтой ордог болов. Заримдаа өөрийгөө гаж донтно гэж бодох шиг эвгүй. Би гол нь харилцаанд орж байгаа бүсгүйчүүдтэй дуу хоолойнд татагддаг гоё дуугараад өгөөрэй гэж хэлж чаддаггүй. Намайг гаж донтон хэвийн биш гэж бодох болов гэж мэддэг учраас гэсэн байна.
Тэр нь бас хэцүү юм байна тий. Хоолой таалагдахгүй бол эсвэл гоё дуурахгүй бол таашаал авахгүй гэхэр чинь. Тийм байна. Гэтэ уул нь хэдий хэл гоё өвөрмөц юу юм шүү. Сонирхол юм шүү. Тийм ямар нэг хал пал байхгүй тий. Тий. Гоё хоолойтой, хоолой таалагддаг болол тэгэл барыг сонсоод дур хүсэл нь өдөөгдөх нь шүү дээ. Тийм байна. Тэр анх зүгээр нэг хүнд зүгээр бас зүгээр хоолойг сонсоор байгаа л ажлын шугамар уцаар ярьсараа л дуулчихж байгаа юм шиг шүү дээ. Тэр нэг сонирхолтой юм аа. Тий. Би тэгээд яг тэр бүсгүйхээ хоолойг сонсохоор л цаанаасаа ингээд биеэр нь цахилгаан гүдэлгүйгддэг гэсэн байна да. Тий. Тэгээд ер нь тэр бүсгүйгээс болж ер нь яг эмэгтэй хүний хоолонд нь татагддаг гэдгийг л мэдсэн юм шиг. Харин тийм ээ. Ер нь бол ийм юунд татагддаг эсвэл өргөн сонирхолтой гэдгийг өөртөө олж нээж болж гин. Өөрийгөө бас мэдэрч ажиглаж болж гин, тийм ээ. Тэгээ энэ хүмүүс захааныхаа төгсгөлд бас энэ одоо дуу хоолойны сонирхол бас өргөн сонирхолтой ордог болов уу те. Энэ гаж юм болов альсвал гээ. Тэгээ би бас хайж үзлээ. Тэгсэн чинь фетиш яриад байдаг шүү дээ те. Voice fetish гэж байдаг юм байна. Фетиш хаа. Энэ нь хүний хоолойны өнгө, аялга, дуугаралт, амьсгалын чимээ зэрэг сонсголын шин чанарт хүслийг өдөөж таашаал мэдрүүлэхэд хүргэдэг сонсголын фетиш юм байна. Энийг юусоо нэвтрүүлгээр яриаггүй санагдаад байх юм. Тийм байлаа. Би тэгээ сая бүр хайж олж авч нэг ярьж байгаа юм. Зарим тохиолдолд тухайн хүний дууг сонсох нь бэлгийн сэрэлтэй адил хүчтэй нөлөө үзүүлдэг гинэ ийм хүмүүс. Ямар гоё. Хүмүүсийн дунд ихтэй яг ганц төрөл байдгүй янз янз их байдаг гинэ. Нам гүм намхан хоолойн дуртай, гүм баг зэрэг сөөнг хоолойн дуртай, хурдан эсвэл зөөлөн аялгаутай яриан дуртай гэх төрөл төрлийнх байдаг юм байна. Хөөе тэр нэг гүм баг зэрэг сөөнг хоолойч одоо эмгтээчүүдийн сонирхол аха. Тэнд чинь ингээд ирчүүд нэг тийм хоолойтой явлаас нэг тийм гоё их мэдлэлтэй ч юм шиг те нэг тийм гоё итгэл төрсөн. Цэрэн монцгийн хоолойг би мэдэхгүй шүү дээ. Цэрэн бол. Цэрэн бол доо. Цэрэн болч нэр янзын хоолойтой шүү. Тийм болоод те. Гэтэ ер нь бодоодсэн чинь яг энэ voice fetish гэд бодсон чинь би өөр дээрээ бодож үзлээ л дээ. Тэгсэн чинь ер нь тийм гоё өтгөн хоолойтой залуу бол гоё санагдаад идэв шүү тас. Таалагдаад идэв шүү. Нэг тийм царайлаг мэрэлэг өндөр нуруулаг энэ төр байжсэн жонгосын хоолойтой хэр нэг сонио харагдаад идэв шүү бас. За тэгээд зарим тохиолдолд ийм сонирхолтой хүн бас харилцаандаа нэг зүйл анхаарах хэрэгтэй гэж байна. Үнэнчээр нөгөө хосоттойгоо үнэнчээр ярилцчихвал зүгээр гэж энэ саяны үнчээрээс огт хэлж чаддгүй гэж штэ тийм. Харин тийм байна. Тэгэхээр ярилцчихвал зүгээр тий хоолойны дур татлагдж бас сэтгэл хөдлөл итгэлийн илэрхийлэл. Тэгэхээр түүнийг нуугч зөөлгөн тэг хүндэтгэлтэйгээр ярьчихвал ер нь бол нөгөө хүн ч гэсэн миний бодлоор бол нэг амар буруугаар ойлгохоор тийм өрмөц сонирхол бол биш байна штэ. Харин энэ бол нэг гаж биш хаа. Ер нь хүн дуу хоолойнд их татагддаг байхаа да. Тийм хүмүүс их байдаг байх гэж бодож байна. Тийм тэгээд Википедиа ахын өгсөн тайлбараар ингээд дуу хоолойны фетиш бол гаж зүйл биш ээ гэсэн. Тэгэхээр саний залуу бол санаа зовлтгүй тэгээд энэ тухайгаа бас ер нь хостой бол хостой ярилцаад хэлжээвэл зүгээр ах. Тэгээд ингээд юу нөгөө одоо хамтрагч бүсгүй дуурахгүй байгаа гэвэл бас намайг одоо хитрхи орилж харлахаар дургүй ээж магадгүйгээ бодоод байгаа ч юм билүү? Ярилцгал хэрэгтэй тий. Тэр анхныхан бүсгүүдэн яг хэлсэн штэ нөгөө байнга ингээд тэр намайг мэддэг юм шиг айгу олон төрлөөр гой дуугардаг гэд. Тэнгүү тэгж дуурах болгонд нь ингээд гал асаж нөгөө бэлгийн хацсан улам гой болдог гэсэн штэ. Харин тэгсэн. Тэгэхээр нөгөө эмхтэнээс анзаараад л яг ингээд дунд дээр тэгж нэгингүүд нь гой дуурах болгонд нь улам гой бэлгийн хацаад одонгууд нь урамтай дуурдаг байсан баг л та. Магадгүй илүү их нэг өдөөж байгаа учраас өдөөж байгаа нь мэдээж мэдрэгдэн штэ хамт байгаа хүмүүс чинь яг тэрэн дээр нь л яг их сайн мэдэрч ажилтдаг байсан байна. Тийм байна. Гэтэ ер нь бол харах мэдрэмж, өнөөрлөх, хүрэлцэх мэдрэмж гэдэл ер нь бүгд л өөр ингэсэн онцлогтой байгаа штэ. Тий. Би чинь тэгвэл баг зэргийн voice fetishтэй хүн юм шүү. Тэгээ voice fetish бол энгийн л гайгүй fetish юм шиг санагдаж байна тий. Сонирхол өрмөц дэж яг энэ хүний хувьд гэдэг яг жоохон гүн гүнзгийл юм байна л да. Өрмөцтэй орох юм байна яхахгүй. Тэрэндээ бол нөө илүү гүнзгий татагддаг энэ сонирхолтой тий. Тэрнээс ч одоо хүн болгоно л яг ийм үедээ ингээл гоё нөгөө хогныхоо хоолойг аялгуулга гоё тий.
Тэгээд сонсохыг хүсдэг л үлгөө. Тийм штэ. Юу ч дуурахгүй ямар ч аваа гаргадаггүй эрэгтэй хүмүүс бас сонин штэ. Хичнээн гадаад үзэн чинь дажгүйч жон гэдэг байвал яасан ч таалагдахгүй айл гэсэн. Сувд гамбат дээр яг адилхан сонирхолтой байна. Энэ хоёлаа энэ гэхдээ энэ юуг бас хоорондоо ярилцах талаар чинь нөгөө кинонод ярьж хахад тэрэн дээр бас яг гараад идэг штэ. Өөрийнхөө сонирхлыг дотоод ертөнцөө нээж олж байгаа тухай кино ярьж ирсэн штэ. Last юу attention илүү юу л энэ кинон дээр нь ярьжсэн. Тэгэхэд бас тэгжсэн шнэ одоо хамтрагтайгаа илүү ярилцах өөрийнхөө ямар сонирхолтойг олж нээх гэд бүсгүй яваад идэг сүулт нь олж нээсэн гэд. Яг тэр бас их санаанд орж шүү тэр кино. За тэгвэл их сонирхолтой voice fetish-ийн тухай биднэрт бас мэдээлж боллоо, таны мэдгүй шинжтэйч боллоо, сайхан захилцсан байна. Сонсогчдоо баярлалаа. Баярлалаа. Тэгэд нэрээ бас яг энэ захиалч яг нөгөө өмнө бас яг одоо нөгөө өнгөрсөн 7 хоног зарлсны дагуу ирж байгаа захиал да. Дараагийнх нь захиал болохоор миний дараагийн захиал одоо дараагийн захиал миний дараагийн захиал бол өмнө нь нэгдсэн байсан. За яг тухайн захианы хувьд яри. Тэгэд 10 цаг 22 цаг 31 минут болсон болохоор яг тэр голоор нь ганцхан юм зарлцгийг. Сонсогчтой уулзалтын маань ерөнхийдөө билет нь дуусах өгч байгаа шүү. Тийм билээ шүү. 20 идэх үлдсэн байна. 20 идэх үлдсэн байлээ. Харин тийм билээ шүү. Би ч одоо явж үдээсээ ажилдаа ирэхээр л хэдэн билет минь байхгүй болчиход байгаа юм. Тэгээ угаасаа бит хоёрыг ярилдаггүй яг юу болох хин ирэх гэдэг ер нь хүн болгоны л мэдээлэлээс авч байгаа баг. Тэгэхээр яг бит хоёрын өгч байгаа мэдээлэл бол цөөхөн билет үлдсэн байлээ шүү л гэсэн мэдээлэл. Харин тийм нөө авахын шүү гэж бодоод амжихгүй яваад байгаа бол одоо ажил нь өдөр насны ажилтаа мартчихад байж болно шүү дээ. Хэрвээ тийм хүмүүс байгаа бол сонсогч та одоо яг тикет гимэн рүү ороод билетээ захиалаад аваарэ. Энэ манай сонсогч ихч маань бас үтсэн. Багийн одохгүй хоёрыг энэ нэвтрүүлгийг хөтлж байна гэсэн төсөөлсөн чи өстой энэтэй санагдчих. Сэний юм төсөөлөх юм аа. Энэ бас нэг төрлийн өрмөц сонирхлоогүй юу? Тий. Хитрхи ургуулсан бодох чадвартай байх л үд юм аа. Манай хоёр хөтлөгч сууж байгаа юу хэвдэж байгаа. Бид хоёр зогсож гинэ гэдэг. Тэр автобусны бодол дээр зогсож байна. Гэтэ яг энэ төрлийн подкастыг ингээд айгүй тухтай сууж хагаад ер нь хөтлөл айгүй тухтай явдаг. Ах энэ хүмүүс яагаад дүрсээ өгөхгүй байгаа юм бэ л гээд байгаа. Ах дүрсээ өгөөд би баймбэ хичээд газар ягараад байсан. Тэгээд за ер нь дүрсгүй явсан зүгээр юм байна гэж үзээд дүрсгүй болсон шүү. Тэгсэн баг. За дараагийн захиалгыг орох уу? За тэгээ миний энэ дараагийн захиалч жоохон ширүүндүүл юм шиг байна да. Яна. За. Жохон зөөлрөж уншаарай. Тэгвэл. Хоёр дүртэй залуу гинэ. За. Хоёр дүртэй залууг эн чинь эмэгтэй хүний захиа шүү гэхдээ. Тэр бохоо уус тэгээд хувирлт нь уус ингэж ирсэн болохоор эмэгтэй хүнийх л байгаа. Би уншаагүй юм чинь те. За би инстаграмдаа их идэвхтэй байдаг бүсгүй л те. Намайг анх зөвхөн танил найз нөхөд маань дагдаг байсан бол сүүлийн үед миний пост сторийн хүчээр олон дагагчтай болоод байгаа. Стори бүрт минь зүрх дарж комент өчдөг хуучин ажлынхаа залуутай нэг өдөр нисэх буудал дээр таард юм байна. Би ажиллаар харин тэр залуу амархаар найзуудтайгаа явж байгаа гинэ. Бидний эхний нислэг нэг байсан тул суудлаа хамт бичүүлээд нислэгийн турш элдв зүйлсийг ярилцаж явсаар нэг мэтгэд л буух боллоо. Зөөлхөн намуухан зантай халамжтай байрын тэр залууг би тэгэхэд л анх удаа өөр нүдээр харж битүүхэндээ таалагдсан. Аз болоход буцах нислэг маань бас яг саяных шиг нэг байж таарсан нь бурхан цаанаасаа зохицуулсан юм шиг санагдаад бийж сэтгэнсээр дараагийн нислэг рүүгээ салаад явлаа. Хэд хоног ажлын завсар зайгаар зогсоо зайгүй чатлсаар буцах болж дамжин нислэгийн гарцаар гараад ирсэн чинь тохирсон ёсоор намайг хүлээн зогсож байлаа. Сайн явж ирвүү гэж нэмсэглэнгээ ардаа нуусан байсан цэцгийн баглаагаа гарган надад барьхан тэр. Энэ нөгөө нэг нь зүгээр дамжиж нисээд цаашаа явж ангууд нөгөөх нь болонгуудаа тэр дамжиж нисэж ирсэн газар нь л үлдсэн хүн юм биш. Тэгээ буцаад ирэхдээ хуг ингээ уулзж байгаа юм уу? Ямар ч ч ингэхэд нөгөө нэг дамжин нислэгтэй гэж штэ. Тэгэхээр бүсгүй бол ямар ч ч цаашаага ниссэн. Энэ хоёулаа дамжин нислэгтэй юм шүү. Тийм байж магадгүй юм байна. Дамжин нислэг дээр уулзна гэдэг чинь. Тэр нислэг чамраа. Зүгээр л сонирхолтой санагдсан.
Нөө цэцэг өгсөн шүү дээ. Одоо юу ярьжсэн нь марч. Би ч өөрийгөө сахиусан тэнгэр шиг л төсөөлөн сэтгэл зэлмэн догдлон хөөрч шууд л тэрвэрэд авлаа. Хамтдаа явж Улаанбаатар руу нисэх суудлаа бүртгүүлчихэд нисэх цагаа хүлээнгээ шинхэн хос шиг л нисэх буудлын дэлгүүрээр хисэж кофе уугаад онгоцондоо суув. Монголд эргэж ирээд тус тусын ажилдаа шумбан завгүй өдрүүд үргэлжилсээр гисэн ч бид хоёр өдөр шинэхүү чадалсаар л. Миний завтай өдрийг байн асууна. Албан ёсоор болзаанд өрхтэй надад авчирсан бяцхан бэлгээ өгөх гээд байсан юм байна л та. За тэгээд нэг амралтын өдөр бүр агаарт гарч амрыг гэж тохироод намайг ирж аваад тэрэлж рүү зүглэв. Замдаа бид хоёр хоорондоо ярилцахын зэрэгцээ утсаарч бас тус тусынхаа ажлыг амжуулсаар л явлаа. Нэр бүхий ресортод гэн амралтын газарт ирж машинаас буун цэвэр агаар цээж дүүрэн амьсгалж орчноо ажиглах зуур нөгөө залуу маань тусдаа нэг байшин авчихлаа гэсээр л буцаад ирлээ. Цүнх юмоо оруулж тавьчихад ресторанд очиж хоол идэн дарс шимэн суув. Бид хоёрын ярих зүйлс хизээж дуусахгүй юм шиг л ам хуурайгүй уралдан ярьж инээлдэн хөвгөлтэй л байлаа. Байнга л анхаарал халамж тавих намуухан хоолойтой зөөлхөн харцтай тэр залууд би уламж татагдж байгаагаа мэдэрсээр л. Хоол идсний дараа гадаа агаарт хэсэг алхан ярилцаад байшин руугаа явлаа. Өрөөний үйлчлэгээ захиалсан байсан тул дарс виски усундаа амттангаар дүүрэн ширээ зассан байв. Бид хоёр ч нүүр хагарсан шинхэн хосууд шиг л ярилцсан суусаар нэлээд халамцаж үнсэлцээд би биенээ хагас нүцгэлээд байх үед надад жижигхэн уудтай бэлэг гаргаж өглөө. Нисэх буудлын дээр хөхгснээ санаа зовсон юм гин. Бэлгийг нь задлж үзээд санаа зовх нь аргагүй мэн гэдгийг шууд л ойлголоо. Юу байсан гэж? За юу гэсэн? Цэг гэж битсэн байх шүү. Захин хайрцагтай бэлэг үүддэг тийм. За юу байсан бол? Улаан өнгөтэй дотор хувцсны хослол. Гайгүй юм байна. Бас арьсан хүзүүвч. Нохоо. Нарийнхэн шилбүр зэрэг иж бүрдэл байх нь тэр. Би ч бүр шок. Гайхсан, сонирхсан, бас асуусан харцаар түүн рүү харахад үл ялэг хичингүүрэн таалагдахгүй бол би буцаагаад авчихъя гэж сандран хэллээ. Их л өвөрмөц сонирхолтой залуу юм байна да гэж бодоод цахилгагүй зан хөдлөөд эднээсийг яаж хэрэгэлдэг ингэ асуусан чинь би уг нь их зөөлөн дуулууртай юм шиг хэрнээ. Яг дотны харилцаанд орохдоо ширүүн болж дотроос гомог батраад бие ирж чаддгүй маа гэж шүү. За. Надад тэр залуу маш их таалагдчихсэн болохоор шууд ойртон очиод уруулыг нь шимэн үнсэж надад яаж ашигладгийг нь үзүүлээч гэж шивнэлээ. Тэр ч миний уруулыг хүчтэй хазангоо орлоо шууд түлхээд хоёр гарыг минь дээш болгон дараад яах хийхин зургийг гавлчихв. За. Үргэлжлүүлэн дотор хувцсыг минь тайлангаа хүзүүвчийг нь хүзүүнд минь хийгээд уруулаараа эмзэг хэсэгт минь таашаал өгч хэллээ. Би ч тачаалдаа автан мансурч итл гинэт намайг эргүүлэн тонгоолгоод хүзүүвчний хоосроос гэдрэг татаж өгзгөн дээр минь зөөлхөн саваадаж эхлэв. Нэг их өвдөөгүйч баг зэрэг хорсон халууд үгэж эхлэх үед өгзгийг минь өргөж дотн харьцаанд орж эхэллээ. Намайг яалагн дуу алдаж эхлэхэд өвдөж байна уу? Сайхан байна уу чамд? Муу охин өнөөдөр ямар хэрэг тарьснаа мэдэж гин үү? Гихчлэн ширүүн хоолоогоор асуун үргэлжлүүлэн хүчтэй хөдөлсөөр л байлаа. Би тэссэнгүй өвдөж байна зөөлхөн л дөө гэж уйлан дуугарахад шийтгэл чинь Багдад байна уу гэж зандрангуудаа нуруунд дээр минь саваад. Би анх удаа л ийм харилцаанд орж байгаа болохоор таашаал авч байгаа өвдөж байгаа хэсгээс бүр ялгахаа болсон байв. Гэвч та болохоор магадгүй л юм тийм. Гэвч бид дотн харьцаанд орон үргэлжлүүлэн хөдөлсөөр бийж тачаалдаа автан дахиад улам хүчтэй гэсээр дуу алдан зэрэг дур ханлаа. Өрөө нам гүн болж хэсэг чимээгүй хөвцсний дараа зөөлөн намуухан төрхөндөө орсон залуу маань намайг инхрийлэн үнсээд яасан их өвдсөн үү гэж асуулаа.
Саяхан өөгчж зандран байсан ширүүн дөрөн дүр төрхөн алуугалж ээлдэг даруухан нэгэн болж хувирсан залууд юу гэж хариулахаа мэдгүй хэсэг чимээгүй хөвцснийхээ дараа алив дахиад нэг гэж хэлээд одож ихэлснээр бид хоёр тэр шин 3 жаргал амталсан бэлээ. Юу хэлэхээ мэдэхгүй байж та дахиад нэг гэдэг. Нэг бид 2 хүн оншдог юм шиг сонин мэдрэмж өгдөг тэр залуутай би бараг хагас жил уулзсан да. Одоо бодоход үнэхээр өвөрмөц таашаал өгчээсэн юм байна лээ. Хоёр нүртэй муухай залуу энэ те. Тэг сони юм аа. Муу охин гэж ирээлээ. Тийм байна. За сонирхолтой төх байна. Тэгээд сайн тэр юу хэлэхээ одоо ямар байсан бол гэд хэлэх юм болов уу гэж бодож исэн чи дахиад нэг харин дахиад нэг үзийгсэн чи тэр тухайд яг ингээд гоё байсан муухай байсан нэг ямар ч тач дур тавьчаад байна штэ. Тэнгүүтээ бас их сэхлэхгүй юм тий өөрөө. Ястал муу охин байна да. Тийм байна. Сонирхолтой байна. Тэгээ эн чинь нөгөө энгийн үедээ айгуу дүлгөөн амуухан даруухан залуу болчиход байгаа байхгүй айгуу халамжтай. Тэгэнгүүт дур хүсэл нь асаад эхлэнгүүт чинь бай. Тэгээ энгийн үедээ амар намхан байж байгаа тийм байна. Яг орондоо орчингуудаа галзуу залуу болчихсон. Ширүүн болчтой юм байна. Гэхдээ эн чинь бас бүр яхтар хүчтэй саваадахгүй байна гэдэг байгаа шүү дээ. Ари дор комент самарч байна. Тийм үү. Бобби Браун барыг та хоёр өөрсдөө яриад байгаа юм шүү гэнэ юу вэ? Надад тийм үзүүч байхгүй. Зэ тэгвэл нэг юм өрмөц залуугаас авсан таашаал байна. Тийм байна. Бас сонирхолтой түүх байна. Энэ ч бол яхахгүй нөгөө BDSM төрлийн фетиштэй бол орж байгаа шүү дээ. Өрмөц сонирхолтой аль биесээр орсон нөгөө гавлах, гинжлэх. Тэгээд энэ чинь айгу зөөлөх юм байна тий нэг. Тийм баг зэрэгэл хөнгө. Тэгээд эзэрхийлэх тэгээд эмэгтэй нь бол яг үнэхээр энэ таалагдсан бол өөрөө эзэрхийлүүлэх дуртай бас тийм болж магадгүй юм байна. Таалагдсан болоод энэ чинь дахиад гэж шүү дээ. Тийм байна. За дараагийн дүүхрэг орё. Энэ угаасаа нөгөө дараагийн загтал. Тийм загтал руу орё. Өмнө нь ирчихсэн байсан нэлээ ирсэн. Тэгээд яг ингээд энэ угаасаа орхон тодорхой тэгж жаад 2-3 7 өмнө ирээд тэгээд одоо энэ захиануудтай нийлээд одоо өнөөдөр уншиж байгаа юм. Одоо ч бүр миний хизээ уншигдах юм бол гэсэн хүлээцэн сууж байгаа хта. Тий. Угаасаа тэгэл дараагийн дугаар дээр угаасаа өрмөц сонирхол ярих байх гэхэд тэрэн дээр л баг ойлгосон байж магадгүй. Йоо энэ саяны энэ загтал дээр. Йоо ямар тамтай бэ? Зодолон бэрээс секс найл гин. Тэгжсэн чинь доор нь бай гэдэг шүү дээ. За юм бэ. Сайн байцгаана уу? Би 40 арай хөрөгт өгч яваа. Байгууллагын жижиг хэлтсийн дарга шүү ухаантай юм аа. Дарга юм байна. За хурган дарга. Саяхан нэг ажлын зар тавиад эмэгтэй ажилтан харуулсан юм. Нилээн хэдэн анкет ирж би шүүж ялгаад дуудаж уулзах нь уулзаар байлаа. Анкетуудыг харж байхад үеийн дажгүй бүсгүйн зураг харагдлаа. Харахад нэг л танилч юм шиг өгөөж юм шиг санагдана. Өмнөх ажлын туршлага төгссөн сургууль гэрийн хаяг гэд бид таньдаг байх ямар ч аргагүй бүсгүй. Тэгвэл энэ дажгүй бүсгийг дуудаж үзнэ гэж бодоод дуудчихлаа. Ажилд орчвол сайн л байна. Сайхан бүсгүйтэй ажиллах сайхан штэ. Нөгөө бүсгүйч товлсон цагтаа ирж ярилцлаганд орлоо. Надаас гадна манай байгууллага 4-5 удирдлагын төвшний ажилтан ярилцлаганд орно. Ярилцлага эхэлж нөгөө бүсгүй орж ирээд ярилцж байх үедээ над руу үй харж идэнэ. Зүгээр ч нэг харж идэх биш, жаахан айлгүй сэтэн хайсан маягтай. Би ч анхны харцаар би түүнд таалагдчихэ гэж бодоод жаахан хамраас өхөстэй. Гэхдээ ийм хөөрхөн бүсгүй надад сэтэн хаяад байхаар санаа л тогтолж байлаа. Би ч шууд түүнийг ажилд аваад өөрлөгөө өдөр бүр ийм харц шидүүлмээр санагдаж байлаа. Дарга нарч бүсгүй анкетанд оноо өгөхөд би ч хамгийн өндөр оноог өгөөд манай хэлтсэн ажлын байранд яг тарах хүн гэд нэмэлт тодорхойлт бичээд өгөөд захиралтаа өгчлөө. Захирлын өрөөнөөс гараад ирэхэд тантаа уулзах гэд хүн хүлээж байгаа гэхээр нь уулзалтын заланд орсон түүний бүсгүй байна. За
За энэ бүсгүй яа харахгүй надад дууралчихжээ. Эсвэл ажилд орох гээд надад сэтэн хаяад байгаа юм болов уу гэж бодоод уулзлаа. Тэр сайн уу, таньж байна уу гэхэд нь би таньж байна. Сая ярилцлаганд орсон бүсгүй байж дээ гэж яах юм нэлээ. Үгүй хоёулаа өнгөрсөн жил нэг баарн танилцаад цуг хонсон штэ гэхэд нь би бүр зэвхий цайгаад явчихлаа. Нэрээ тэр бүсгүй байна. Даанч харсан царай байсан юм аа гэд бүгдийг саналаа гэж. Тэгээ бид хоёр ажлын хажуугийн кофе шопт хамт сууж жаахан ярилцаад саллаа гэж. Яна. Одоо түүх ярих юм шиг байлаа. Нэг юм юу жилийн өмнө хансан бүсгүйгээ санахгүй. За. Бидний учирсан шөнө халуухан бас аимшигтай байсан. Нилээн дээр одоогоос бараг 2 жилийн өмнө ажлынхантайгаа нэг шоудсан ч гэж намуухан газар суугаад хоол идэж ууж байгаад гарсан. Тэр үед манай найзууд нэг галавт дуудсан болохоор ажлынхантайгаа сууж халамжсан би шууд л тэр галавт яваад очив. Манай нэг найз нь төрсөн өдөр болоод ширээ дүүрэн ууж тэхэн бэлдчихсэн манай найз сууж байна. Би ч хүний төрсөн өдөрт очсон яаж зүгээр ах нэг шил боор юм аваад авч өгөөд ууж идээд л суулаа. Техник дэргэд найзуудтайгаа зогсох бүсгүйчүүд дотор тэр зогсож байсан юм. Тухайн үед ажлын анкетны зураг хараад сонирхож байсан шиг л тэр надад шууд таалагдаж байсан. Би ч гэсэн уусан халамжсан болохоор жаахан зоригтой яваад очихсон. Би ер нь дараахан л та. Гадуур эмэгтэй хүнтэй өөрөө очиж танилцах тийм зориг байхгүй. Шууд тэр бүсгүй дээр очиод чи хөөрхийн юу умаар байна дайлъя гэдэл уух дуртай гогтөлн авч өгсөн. Би найзуудтайгаа манай ширээнд цугаач манай найз нь төрсөн өдөр болж байгаа гэж зөвшөөрөг. Тэр үед юу ч яриад байсан бүү мэд яриад л байсан гин хорондоо. Сүүлд нь хоёулаа гарч намуухан газар жаахан сууя гэхэд нь нөгөө бүсгүй зөвшөөрөөд бид хоёр гарсан. Хамгийн сонирхолтой нь би ямар газар суух вэ гэд тэр бүсгүй нэг газар мэднэ гэд дагуулж яваад нэг нь тансаг бодолд аваад очиж билээ. Би ч бөөн боёр ямар шулуухан бүсгүй вэ гэд олзуурхан алхасаар бид буудлын том ортой өрөөнд орж баг зэрэг уух санаатай хундахтай зүйлс барин шимж байсан ч удалгүй үнсэлж эхэллээ. Тэр гэхдээ үнэхээр галзыг дүрлцэж байсан. Намайг үнсэж байснаа миний сороочгон цамцны товчийг яран хүчтэй дайлж хитэн товчнуудын бөмбөрөн унлаа. Миний тэлэг тайлж миний нууц хэрэгтнийг гаргаад ирсэн нөгөөг нь хөөргөн чангараа томорчихсан байгаа шүү дээ мэдээж. За одоо яах бол гэж жаргалтай автал хөвтөж байсан нөгөө бүсгүй шууд цохоод авдаг миний нууцыг. Би ч яаж байгаа юм бэ гэл чанга уртл араас нь амандаа ичсэн гэнэ нөгөө. Тэгээ өвтгсөн дуучлаарай гэж байгаа юм шиг л зөөлхөн хүн айстай амаараа таашаал өгөх цаанасаа л өвдөлт биш таашаал мэдэгдэж эхлэв. Удалгүй бидний дотн харцаа эхлэх болоход тэр орон дээрээ цаашаар өгзгөө оцоолгон хөвтөд за алив гэхэд би хийж бидний дотн харцаа эхлэв. Байрлал нь бол тэр бүсгүй доошоо хараад оцоож хөвтөж байгаа бол би хойно нь өвдгүүлсэн боцоо байдалтай. Яг дотн хацсанд орж байсан чинь орж байхдаа намайг алгад цох гэд орлохоор нь өгзгөн дээр нь зөөлхөн алгадлаа гэнэ. Дахиад илүү чанга гэхээр нь арай чанга алгадлаа. Чи яас охин шиг доожоог юм бэ хүчтэй алгадаач гэд уур хүрээд гарынхаа хийг улаанаар гартал нь чанга алгадсан гэнэ. Тэгсэн чинь болж байна дахиад гэсээр алгадуулсаар л байсан гэнэ. Нэг тийм сонирхолтой мэдрэмж төрж байлаа. Өмнө эмэгтэй хүнд гар хурж байгаагүй би өөрийнх нь хүслээр гараа хорстол алгадахад нэг тийм сайханч таатай юм шиг санагдана. Түүнийг алгадж байхад сайхан байна. Чи намайг тэгээч ингээч гэл хараалын үг хэлнэ гинэ. Удалгүй бас намайг хараа. Намайг загна. Тийм хараалын үгээр намайг дууд гэл. Гэхдээ би энэ удаа яг түүний хүснээр хийсэн. Энэ удаа би жинхэнэ дүрдээ орсон. Энэ байдал ч надад таалагдж байлаа. Үзхэн дээр нь хүчтэй алгадаад муу гэмэн гэл орилоод байсан. Энэ бүсгүй нэг төрлийн өрмөц сонирхолтой байсан нь надад ч бас таалагдж байлаа. Надад нэг тийм эзэн гэсэн мэдрэмж төрж бэлгийн таашаал улам их өгч байлаа. Би бүр түүний өөрийнх нь хүслээр өөрийнх нь өмдний тэлэгээр хүртэл ороолгож гар хөлийн хүлж дотн хацанд орлоо. Энэ хайрч бүрээ. Би чинь юм сурлаа, туршлаа гэж бодоод
сайхан байж байтал удалгүй тэр бүсгүй одоо миний амруу шээ гэдэг юм. Бараг л тэгвэл одоо яг сайхан боллоо. Би тэгээд л хүний амруу шээж байлтай нь биш чадахгүй гэд миний хажууд амаа ангаж хөвчгөл алив хурдан шээгээд гин. Дахиад чадахгүй гэд саяхан л миний эрхэнд надаар алгадуулж байсан хараалгуулж байсан бүсгүй бараг галзууршглаа. Чимүү гэл янз янзын үгээр харааж орилж зүхэж цохиж авч байна. Би шок гинэ. Тэр бараг галзуу юм шиг болсон. Гар тааснаа над руу шидээд янз янзаар хараагаад л анх хөөрхөн харагдаж байсан царайг нь танихын аргагүй болсон энэ бүр. Үс гизгэн сэгсигээд нүрэ амны будган хачин болчихсон. Би ч нэг сэтгцийн эмгэгтэй хүнтэй л таарчлаа гэж бод бошуухан хамаг утсан өмсөд зүхтаас. Саяхан л дур таашаалтаа автаж байсан хүн ингээд зүхтаад гарах гэж бас байдгаа. Би угийн хүний царай муу ялгадаг тэр шөнийн согтолт их байсан уу? Альсгүй л тэр галзуурсан царай нэг нөгөө үлдсэн үү? Тэр бүсгийг таниагүй. Гэтэ одоо бол хараад андахгүй гин. Тэгээд тэр бүсгийг кофе шопд сууж байхдаа одоо шууд нөгөө одоо эргээч байгаа юм. Тийм байна. Тэр үед хитрхи согтсон байна лээ. Би уг нь тийм юм хүсдэггүй юм аа. Хоёлаа харилцаатай бай дугаараа өгч хийхэд нь чиний дугаар надад байгаа. Би залгнаа л гэж залсан. Түүнийг явуулчаа шууд захирлын өрөөнд орж сая андуурчаа гэж хэлээд хамаг байсан өндөр оноогоо буулгаж бичсэн дээ. Мухай. Яа, бүсгүйч ажилд орсонгүй тий. За ийм нэг итгэмээргүй хачирхалтай түүгээ би та бүхэндээ хуваалцлаа. Харин найз нар минь сонсоод энгийн л байдгал зүйл утсан байгаа бол залгаач гэдэг ч миний сэтгэлд нэг тийм байж боломгүй зүйл шиг туссан болохоор залгаагүй. Би эсвэл хитрхи даруухан энгийнх л баг. Гэтэ надад утасны дугаар нь байгаа. Эцэг нэгэн цагт бэлэн болсон эсвэл эмэрхүү таашаал дуртай болвол би залганаа. Бас нэг мухрын бодолтой үлдээчлээ шүү дээ тий. Одоодныхаа мухарт хийцэн. Нэг л өдөр гаргана гэд ёо. Тэр одоо юу вэ? Энэ арай л зэрлэг одоо шээ гэд хэлчихэдэг. Тэр нь л жоохон солиотой. Тэр нь бол бүр ерөөсөө зүгтах төргсөн байна шүү дээ. Тийм тэгээд шээхгүй гэхээр зүгээр ингээд юу ячдаг тий. Тэм галз урчдаг. Тэр нь жоох эвгүүл юм байна. Ер нь бол жоох эвгүүл. Энэ бусдаар бол яг энэ залууд бол өөрт нь эхлээд бол тиймэрхүү төрлийн юм их таалагдчихсан юм байна шүү дээ. Уг нь бол тэгжсэн юм байна. Тэгэд бүр хэмжээнээсээ хэтрээд өөрийнх нь таалагдчихсан хэсгээс хэтэрчингүүт дург нь үрсэн юм байна л да. Энэ ч өстө нэр өстө баларсан өвөрмөц сонирхол болжээ. Тийм байна. Уг нь түрүүний залуу хүүхөө хоёр ч бас хэвтэйхэн болоод исэн мэт дээ. Намайг ингэвэл айх юм байна гинэ. Угаас айхар. Сүнсээ дуудулсан байхаа гинэ. Барыг сүнсээ дуудсан. Наарэ. Хүрийн бэшээ ирт. Яа, өстө арай л зэрлэггүй нэрэл өстө. Энэ түрүүний нөгөө түүхийн залуу байсан шүү дээ. Нөгөө танай түүхийн. Нэг залуу, хоёр нүртэй залуу. Тийм. Тэр залууг энэ бүсгүүдэд танилцуулчмаар юм шиг. Харин барыг димэр юм шүү. Гэхдээ түрүүний залууч юм бол арай зөөлөн байсан мэт тийм. Тэр бол зөөлөө. Тэр бол зөөлөө. Яг энэ яг нэг бүсгүй яг оргил үедээ жоохон галзуурчдаг байж магадгүй. Тэрнээс нөгөө түрүүний хэлсэн одоо бичсэн байж эсвэл нөгөө хитрхи согтсон байсан гэдэг нь штэ. Тийм байсан болохоор айгүй болол. Бас бүр ингээ хит галзуураад хит нээлттэй болоод. Тэгээ ер нь бол хүн бас нэг согтолтын зэрэг өндөр болоод ирэхээр ухаан санаагаа алдаад юмыг хэтрүүлдэг штэ. Мань залууч гэсэн бас зүгээр бүдэг бодгол байсан юм шиг. Харин тийм ээ. Тэгээ цариг нь хүний танихгүй тийм амар мартчихгүй зүйлд болсон юм аа. Хүний цариг нь таньдгүй те. Тийм ээ. Тэгэхээр нөө үнэхээр согтолтын зэрэг ихтэй байсан учраас бүдэг бадаг санаад исэн юм байна л да. Гэтэ нэг харсан ч юм шиг гэдэг штэ. Тэгэхээр яг бүдгэрсэн байна л да. Тийм байна. За ингээд өнөөдрийн захидлуудаас их сонирхолтой байлаа. Сонирхолтой захидал илгээсэн. Сонсогчтой баярлалаа. Ирээдүйдийн түүх уншдаг шүү дээ тий. Тийм. Хэрвээ ирээдүйдийн түүх уншиж юмс айгуул шийдсэн баг. Тэд нар ч бол бүр галзуу байл. Барыг тэгсэн баг тий. Хоёлаа шин дараагийн юу нэг даваа гарагтай Reddit-ийн түүхүүдээ бас ярина штэ. Тий. Тэд нар арай галзуу байл. Тэгэхдээ бас нэг сонирхолтой юу болсон байх нүг гэнэ. Ингэ шийдэх хүн байдаг болов уу. Харин тий. За ингээд сонирхолтой өөрсдийнхөө өрмөц сонирхолтой одоо юу гэдэг л фетиш сонирхлуудыг өрмөц сонирхлуудынхаа тухай захидал илгээсэн сонсогч танд та бүхэндээ баярлалаа. Дараа эх 7 хоногийн лав гарагийн сэдв нь болохоор
group sex. Тий. 3 болно. Би аюу зөөллүүлээд хэлсэн байгаа. 3 болно. Түүнээс дээш хүмүүсийн бэлгийн харьцаа, дотны харьцаа гэсэн тийм сэдвтэй байгаа шүү. Яг нь хоёулахнаа л биш гэсэн үг. Нэг болон хоёулаа биш. Бас л нэг өрмөц юм байна. Тий. За ингээд мэйл нэлчигээс тусгасан юм. За тийм. Захаа бичих мэйл хаяг маань arinbelэг@mjl.radio.com шүү. За ингээд Улаанбаатарт 22 цаг 55 минут болсноор хүүхдүүд онтлаа одоо бидний цаг өрөө те томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамтран хөтлсөн очроо баярлалаа. Найруулагч өнрөөдөө баярлалаа. Сонсогч та бүхэн маань маргааш өглөөний 7 цагт дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээ хүлээн авч сонсоорой. Сайхан амарцгаарай. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. За сайхан амарцгаарай.